олон зүйлүүдийн зөв гэдэг үг нь багтдаг. Гэхдээ яг энэ бүхний дээд нь өөрөө шударга гэдэг үг юм болоо гэж ойлгож байна. Зөв шударгаар амьдрах альваад шударга хандахын тухайд бол би яг хүмийнх утга учир гэж боддог. Хүний хийсэн үйлдэл нь эргээд яг ингээд сайн үйлдэл байх юм бол тэр нь яг өөрт нь биш юмаа гэхэд өөрийнх нь өөр хүүхдэд санаар цагаан энергээр ирдэг учраас ер нь бол хүмүүсийг зөв байгаасаа гэж боддог. Ямар үед шударгаас үнцэнээ алддаг вэ гэхээр ер нь бол авилгал эхлэх үед үнцэнээ алддаг. Өөртөө итгэлгүй чадваргүй хүмүүс үсгээд харин хуваачсан мөнгнөөс өөр зүйл боддгоо хүмүүс цааш нь үргэлжлүүлт юм болоо гэж бодож байна. За энэ нь болохоор юунээр илэрч байгаа юм бэ гэхээр тэгээ энэ багш нэг арай гайгүй багш юм гинлээ гинкүүдээ нөгөө багш дээр нь очиад өөстө танай ингээд хөвдөө оруулах гэсэн ингээл те нэг цэцэг өгчдөг. Тэгэнгүүт тэр нь өөр авилгал болоод хуурчдаг. Тэр цэцэг авсан багш нь арай илүү нөгөө бус хүүхдүүдээс илүү сайн хандах ч юм уу. Яг иймэрхүү байдлаас эхлээд ер нь бол энэ зүйл явагдчихэдэг. Ялангуяа залуучууд бид нэр одоо яг энэ ирээдүйн нийгмийн одоо ирээдүй гэж явдаг. Тийм болохоор бид нар ямар байна Монголын ирээдүйд тийм байх учраас дор бүрнээ залуучууд за би яг энэ авилга гэдэг зүйлд үгүй гэж хэлж сурах гэсэн бодолтой байх юм бол ирээдүйд энэ авилга гэдэг зүйл байхгүй болно гэж бодож байгаа. Тийм учраас яг ингээд бусдыг ингээд уриалаад эхлэхээсээ илүүтэйгээр яг эхлэх зэг нь өөрөө юм болоо гэж бодож байна.